shop window. I didn't think it was you. Сайн мэцхан уу ээлжид бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн бичлэгээ дарахнаас хийж гин дараханд ээж байгаа гэрт хүрээд ирсэн байгаа. За тэгэхээр өмнө хэлсэнчлэн энэ удаагийнхаа бичлэгээрээ хэрхэн ирсэн яагаад ирсэн тухайга та нартайгаа бас богинохон бичлэгээр хуваалцъя гэж бодлоо. Тэгээд Монголд ирээд ер нь нэлээд завгүй яваад байгаа учраас бичлэг хийж төдийлөн амжихгүй байна. Японоос бид 5 сарын 30-нд хурц ирцгээсэн. Тэгээд онгоцонд 2 хүүхэдтэйгээ ганцаархнаа явж ирсэн учраас дараа бас яг Монголоос Япон руу ч юм уу Японоос Монгол руу хүүхэдтэйгээ нэг ч вэ 2 ч вэ хүүхэдтэйгээ явхад анхаармаар санагдсан зүйлсийнхаа талаар хэлье гэж бодож байна. За мэдээж одоо том хүүхдүүд бол яг утсаараа тоглолдог ч юм уу эсвэл Nintendo-гоор тоглолдог ч юм уу тэгэж яваад хүрээд ирнэ. 5 цаг гэдэг ер нь бас ч гэж гайгүй санагдсан. Жохон ороод онгоцтойгоо танилцаад байж хат нуудахгүй хоол ундныхын хэсэг болоод за тэгээл янз янзын сонирхолтой юм хийгээд үйл мүл хараа явж идэл ер нь цаг гайгүй өнгөрдөм байлээ. Баг хүүхдийн хувьд болохоор баг хүүхдийг ер нь онгоцны буудлын руу явж явах замд айл болго унтуулахгүй гүрийлгэх маягтай явж агаад яг онгоцон дотор ороод унтуулчих юм бол манай ан нь болохоор 3 цаг унтаад 2 цагт ингээд тоглож молоод янз болоод яваад хүрээд ирсэн. Ер нь бол нэлээд дайжгүй яваад хүрээд ирсэн. Хүүхдийнхаа сүүг нь мэдээж онгоцны үйлчлэгчтэй хэлээд гой найруулуулад авчиж болж исэн. Мөн хүүхдийнхаа хоолыг бэлээд бичүүлэх үедээ хэрвээ захиалчих юм бол 3 төрлийн жижигхэн шилтэй хоол хурж ирж исэн. Тэгээд тэр шилтэй хоолыг нэдүүлчих болно. Аль эсвэл өөрсдөө эрэхтэй нөгөө нэг удаагийн хоолнууд байдаг шүү дээ. Драгсторуудад зардаг. Тийм хоолнууд аваад хүрээд ирвэл дэжгүй санагдсан. За ингээд яг онгоцон дотор бол ер нь дайжгүй. Гэхдээ бас хүүхдийн онцлогоос шалтгаалж байсан. Яг манай хажуу талд бол яг манай охинтой адилхан 9 сартай нэг хүүхэд бол яг тасралтгүй уйлж ирсэн. Яагаад гэх юм бол ээж нь байхгүй эмээтэйгээ явж байсан учраас тэр хүүхд нэлээд стресстэй байж ирсэн. Гэхдээ тэгээд 5 цаг ер нь гайгүй чаднаа. Тэгээд Монголд яагаад ирсэн бэ гэх юм бол би Монголд жолооны курст суухаар ирсэн. Монголдо урж ирж жолоож болох гэж байгаа хүмүүстэй мэдээлэл хүргэх юм бол хамгийн эхлээд онлайнаар дүрмээ би үзсэн баггүй. Багаар үзэж явж агаад хурж ирэнгүүтээ хурж ирснийхаа маргааш нь шууд дүрмийнхаа шалгалтанд орсон. Ингээд аз болоход тэнцсэн. Тэгэнгүүтээ дүрмийн шалгалт өгснийхаа маргааш нь шууд хотынхаа жолооны дадлагадаа гараад эхэлсэн. Ингээд 8 хоног тасралтгүйгээр өдөр болгон жолооныхаа дадлагадаа гараад тэгээ шууд бас улсын шалгалтаа өгөөд тэнцсэн. Тэгэхээр ерөнхийдөө хурж ирснээс хойшоо 14 хоногийн дотор би эндхийнхаа одоо жолооны бүх юмнуудыг дуусгасан гэсэн. Гол би юу яах вэ? Багш. Алдарт багш, Ар Монголын алдарт багш. Хангал хонгор хурд. Тэгээ хангал хонгор хурд авцрагуултаа суралцаарай. Тэр над юу бодлоо.
Ачтай. Бас ер нь удаа тавьчлаа. Асар чамаагийн нэг шиг л Зүгээр хичээж байгаадаа гоё нэг хичээж байгаа одоо. тав өөртөө л оруулаа. Үгсүү. За тэнд ингээд шалгалт өгч байгаа машинууд ээлжийн хүлээгээ цагдаагаа хүлээгээд ингээд зогсож байна. Хурдан өгчлөөг нь айхгүй амар л юм тий. Ингээ хүлээгээл ахаар бүр улам тогтлоод хайгаад. Ингээд энэс хаашаага 3 сар их орондоо байснаар би Япон улсад очиод жолоо барих, жолооны үнэмлэх авах шалгалтанд орох эрхтэй болдгийм байна л да. Тэгэхээр би бол виза яг 3 сар 14 хоногоор аваад 14 хоногт нь тэр жолооныхоо курсын, жолооны үнэмлэхнийхээ бүх ажлуудыг ингээд амжуулсан. Одоо ингээд 3 сар их орондоо байх үлдсэн байгаа. Аавынх нь ажил их учраас тэгээс ажилласаа тийм удаан хугацаанд чөлөө авч чадахгүй учраас Японд үлдсэн. Боо юм болж байна миний хүн. Амар их удтай юм байна уу? Ядарч байна миний хүн. Дээрээс муухай. Муухай на юу муухай? Одоо 20 минутын дараа хэд онгоцондоо орчих. Аларч байна тий. Ингээд Улаанбаатарт хүрч ирэнгүүтээ миний охин болж байгаа. Ингээд Улаанбаатарт хүрч ирэнгүүтээ яг өдрийн талд нь би өөрөө яг жолооныхоо шалгалтанд ч юм уу эсвэл жолооныхоо курстэй явангуудаа үлдсэн талд нь яг энэ хоёроо одоо харах, гадаа салхилуулах, усанд нь оруулах, хоол унд наануу цаануу хувц сонрыг нь угаах гэд яг 14 хоног бол би Улаанбаатарт бүр үнэхээр завгүй ямар ч тийм гадагшаа татгшаа найз нөхдөдтэйгээ уулзах боломжгүйгээр тэгэж байсан. Тэгээд за жолооныхоо курсыг дуусгачаад найз нөхдөдтэйгээ уулзсандаа гадуур цэцэр явандаа гэд бодож исэн чинь манай одоо аав ээж хадам аав ээж маань манай одоо дархны гэрт хурж ирж хадаг тавина гэд одоо бэр гуйх ёслол болно гэд гинтийн тим мэдээ сонсоод тэгээд жолооны курсээ төгсөнгүүтээ шууд одоо ингээд дарханд 2 хүүхэдтэйгээ хамтдаа хурж ирсэн энд ийм бэр гуйх ёслол болсон. Тэгээд тэр бичлэгээ та нартаа хэсгээс нь харуулъя. За гэгмэгсэн манайд байна. Болгос өгсөн манайд байна. Хасгой сэзэр алтны манайд байна. Хацагс сагаас хавтан танайд байна. 2 хүүхдээ гал гадам цолцохоор бэр гуйж байна. 3 хүүхдээ гуйж байгаа. За дахиад очиж өөрсдөө танилцуулж. Олсон тогтоо сайн л. Ахлиж өглөөж авъя. Охноо болгоод авч байна. Өөр юм болгоод хайрч байна. Одоо хүртэл хайрсаар яваа. Танах чи 2 хүүтэй одоо 2 охинтой. Тэгээд дээрээс нь Яг би гоохч юм чинь ирлээ яваа. миний охиныг авчихлаа. Үгүй Ингээд суугаад байгаа шүү. ага бол мэдчихэж байна. Салаад идсэн шиг сууж. Ингээд үргэлжлүүлээд одоо манай яг одоо ээжийн гэр гэсэн үг байхгүй миний яг одоо төрсөн гэр тэгээ төрсөн гэртээ анандаа нь хоёртойгоо хамтдаа одоо эндээ нэг хэсэг хугацааг өнгөрүүлэх гээд байж байна. За энэ голынх нь бол имээ гэж байгаа юм тий. За тэгээд энэ нь ээж нь биш үү энэ? Ансар. Ана. Ая. Дарханд ирсэн байж байхдаа өөрийнхөө төрсөн одоо өмнө энэ чинь амьдарч исэн 10 20 жилийн өмнө амьдарч исэн байрныхаа хажуугаар 10 20 жилийн өмнө аавын кофенд гүйлгдэг байсан дэлгүүрийн хажуугаар гэд гой дорсголтой газруудаар яваад гоё байсан. Тэгээд анандыгаа бас гол даваачиж усанд оруулсан. Голд орох ямар байсан бэ? Гоёс. Уг нь нэг жоохон суур байгаа юм шүү. Араасаа. Тэ. Жоохон техниктэй. Японд ч голд ер нь орж болдгоо ч тий далаад яг зөвшөөрөгдсөн эргүүдээр очиж усанд орж болдог бол Монголд бол ингээд айлч голд очиод өөрөө хүсснээр орж болдог болохоор амар гоёсэн тий. Тэгээ ааннаг ч ихсэндээ усанд оруулаад ер нь гоё байна.
өөрчн Монголд хурж ирээд миний хүчин хамаатныхаа дүүнер мөнэртэйгээ уулзаад хамаатны эгч дүүнэртэйгээ уулзаад гоё байгаа. Бид ид чинь бас зайсан хийл билүү те зайсан хийлд очиж хүүхдийн баяраар миний хүүчин 2 анаатаа ганцтай тоглосон те миний хүү инхээр амин муухай чимээ ороод идэх байхгүй. За тэгээд чи өөр чин Монгол дээрээ сонин хачин юу байгаа вэ? Өвөө эмээ хоёр явж байна дарханд. Манай гор энд байна. Кавай. Какой кул. Эндэн жахан. На хэлээрэй заяа. За хэлээ авч яа одоо. Шууд гарч ирж байна. Цаана ээж нь харуулъя. 2 гэ. 1 2. 1. Лаг болцсон байна. Бүгдийн тагалдаг хэсгүүд. Ятта. Амарэ. Стечина мандагана. Муннамаг нэг нас өрөөгүй юунд сууж байна. Гоё юм бэ. Манай горов дээр цэнхэр байгаа. Тэр тэмдээ. Ээс даваад явах нь яаж тэр аяа шуурь яаж гарч явна яаж авцарна гэдэг санаад очиж манай би чинь дайггүй байцдаг юм. Тэр авцарна чирэн гутлаа буцааж хийж уулгаж юм бол юм яаж байгаа чинь яа. Ехали. Анди харж гинү. Хартаа нэр тэр. Мами. Эмээ хэлсэн шүү дээ хүүхдээ хөлж моо идүүлчих чагаа. Хүүхдээ зэлтэр. Харин хамгийн хөөх нь хараа андас. Нэгүүн чи хүүхдээ тэр маманаас нөхтэй. Бүтээ. Энэ хурд яваад арай гарч ирж явсан. Тамба. Ухрууд гарч ирээд байна. Далжана цаанаасаа дайлцганцгаагаад байна. Болохгүй одоо ухрал цаана уур нь хурж байгаа шүү одоо. Ехали. Уур нь хурж. Миний охин шиг заахан намын да. Ехали. Үе ямар хөрх юм. Айгу харж байна. Анаа гэдэг. Наши. Анаа дүүг нь аваа сууж шít. Тэвх юм баё. Өөр тавих юм чинь одоо юу юм бэ? За шүүгээ байна уу? Хувцаа их шүүгээ байна уу? Май гаш. Моторын асаачлаа. Юу байна гэрт нь гэрээ танилцуулаарай миний хөө. Манай гэр. Тэгээд энэ лейзок. Хөргөгч. Тэ. Энэ бол гарават. Энэ бол аврагч. Аврагч.
Зин тарсан модно. Энэ хоёлаа. Ээж Ананда хоёр те. Тэгээд энэ ширээ Сууд. тэгээд энэ зүгээр л байдаг. Зүгээр л байдаг юм. Жан хан маань байдаг шүү дээ. Тэгээд Зурагт. зурагтвал энэ. Хоолны ширээ. Тэгээд энэ унтдаг. Унтцаа. Ээж Ананда хоёр унтж байгаа те энэ чинь. Шивтчаа. Оо, хөвтөж байгаа юм уу зүгээр? За, энэ наадлаар юу байна? Анна гар хөдөлгөөд ах юм аа гэж байна. Тэгээд энэ бол хан. Энэ наадлын дээр баахан дээр нь юм тавьсан юу юм? Наадлын. Аха. Хоол. Хоол хийсэн маш. Ямар хоол хийсэн юм бэ? Энэ каре, энэ ясай, энэ чиз, энэ мини томато. Энэ юу вэ? Аль. Бота. Тэ мисо шүлэн үү? Мисо. Nice. За миний хөө одоо нар жаргачлаа. Гурлаа гэртээ орё. Нилээн сэрүүхэн болчихлоо шүү. Андаа тооцоонаар Тийм, хуучин ажиллаж исэн ажлаар хальт ороод найзтайгаа хальт уулзсан. Эвгүрцэг юмэнгээ сайтад би өмнө ажиллаж исэн зарим хүмүүс нь мэдэх бах. Тэгээ магадгүй энд байх хугацаанд буцаад ажилдаа ороод хэсэг жоохон ажиллаж магадгүй хэрвээ тэгэх юм бол та хэдтэй эвгүрцэг юмэн сайтад орж танилцуулаад ер нь сэтгүүлчийн ажил ямар шүү өрөндийн өдөртөө яаж байдгийг одоо вебсайт эрхэлж гаргана гэдг нь өөрөө ямар шүү ажил байдаг энэ талаар танилцуулъя гэж бодож байна. За энэ мэд төлөвлөсөн юмнууд нэлээд байна. Тэгээд за сэна за болцсон шүү. Болцсон шүү миний хаа. Болцсон шүү миний хаа. Хоосол ерөөсөө байнга юм те. Энэ уусамаар явна. Биш энэ чи өөрөө хаан байхгүй уус ам байхгүй юу? Зөндөө хүнтэй юм байна ч гэжтэй. Өнөөдөр зөндөө хүнтэй харалтлаа. Нөгөө тавьсан. Тийм тэндгүүл тагоо скутер байна да. Яг ид уулзалтын сезоны үеэр ирсэн. Нэг орчис 10 жилийнхний уулзалт зөндөө байна. Гурыг харцах 3 сагсан хүмүүний зам болоо бүр хүнтэй. Гоё юм бэ те. Хоёрын сурж исэн сургуулийн харагдсан шүү дээ. Нархуул аймаг яд зохицолбор сургуульд сурж байлаа бид хоёр. Гэсэн ч одоо нөө ба ээж ах юм. Тийм байна. Тэгээд Анна маань энэ имэнэртэйгээ өвөөгтөөгөө нилээн хөрхөн тасч ирээд намайг одоо жолоонд сууж ах орондор араас татлаа түтлээгүйгээр жолоонд маань суулгасан. Тэгээд ээж ирээ үзэж явах юм бол баярлаа.
За юм байна. Тэгээд удахгүй Улаанбаатар руу буцаж очино. Тэгээд тийм очихороо тэгээд бичлэгээ ахин үргэлжлүүлье. Тэгээд энэ хүртлээдсэн та нартай бүгдэнд нь баярлалаа. Дараагийн бичлэг болтол түр баяртай. Баяртай. Баяртай.